Сайн байцгаана уу хүүхдүүд ээ. За өнөөдрийнхөө хичээлийг бид эхлэх гэж байна. За одоо бүгдээрээ монгол хэлний хичээлээ орно. За бид өнөөдрийнхээ монгол хэлний хичээлээр шин үсэг үзнэ. За өнөөдрийн хичээлийн маань зорилго шин үсгээ, шин авиа үсгээ зөв дуудаж сурна, бас таньдаг болно, уншиж, бичиж сурна. За бид шин үдсэн авиа үсгээ 7 их шигтэйгээ амьлуулж, үе бүтээж, уншиж сурна, бас бичиж сурна. Бас шин авиа үсэг орсон үг, өгүүлбэр уншихна. За өнөөдрийн хичээл тавтай туглан сууж сонсороо хүүхдүүдээ. За ямар шин үсэг үзэх болоо та нар юу гэж бодож байна? Тамгалж гин үү? За дараагийн зургаас бүгдээрээ тамгаа дэвшүүлье. За энэ ямар амьтны зураг вэ? Зүйтэй энэ нохой. За нохой нь үйлдэр, өнгө, хэмжээгээр олон янз байдаг. Тэгвэл энэ нохой нь ямар үйлдвэрийн, ямар нэртэй нохой вэ? За зүйтэй энэ нохой нь хав нохой байна. Бид хав гэж нэрлэж заншсан тийм ээ. За хав нохой нь бас өнгө хэлбэр хэмжээгээр бас өөр байдаг байна. За ихэвчлэн цагаан өнгөтэй байдаг, бас саарл өнгөтэй байж болно, мөн хар өнгөтэй хав нохойч байдаг. За хав нохой нь сэхсгэр үстэй, жижиг биетэй, богино хоншоортой. За багш нь нохойны тухай бяцхан мэдээлэл хүргэе. За эрдэмтэн судлаачид эрт дээр үеэс нохойг чонноос үүсэлтэй гэж үздэг байна. За нохой нь сурах чадвар өндөртэй, тоглох дуртай, за бас сайхан зантай. Тэд ан агнах, мал маллах, ачаа татах, хамгаалах, цагдаа цэрэгт туслах, үнэнч нөхөрлөж чаддаг, бас хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусалдаг маш олон үргийг гүйцэтгэдэг юм байна. За нохой нь ойролцоогоор 13 жил амьдардаг. За бид нохойг гэрийн тэжээвэр болгон амьдруулдаг тийм ээ. За бид гэртээ гэршүүлэн тэжээдэг. За нохойг гэртээ тэжээхдээ бид гэртээ хамт амьдардаг. Бас зарим нохой нь гадаач амьдардаг. Тэгвэл гадаа байгаа нохойд бид үүр засаж өгдөг. Мөн бид нохойныхоо хоолыг бэлтгэж хоололдог. За бид нохойгоо хайрлаж, мөн нохойгоо угааж, мөн нохойтойгоо тоглож, нохойныхоо хоолыг бэлтгэж өгснийхаа дараа заавал гараа угааж явах ёстой шүү хүүхдүүд ээ. За нохой нь олон янзын бас бактерийг тээж явах магадлалтай учраас бид нохойд хүрснийхаа дараа заавал гараа угааж хэвшээрэй хүүхдүүд ээ. За бүгдээрээ хав нохойгоо хэлээрээ хав. Хав. За тэгвэл хав гэдэг үгийг хэлэхэд бидний мэддэг, бидний үзсэн ямар үсэг авиа сонсогдож байна вэ? Зүйтэй үгийнхэнд өх, үгийн дунд а нийлээд хаа авиа сонсогдож байна. За хаа үгийн төгсгөлд хав. Үгийн төгсгөлд ямар авиа сонсогдож байна хүүхдүүд ээ? Дахин нэг хэлж үзээд сонсоод үзээрэй. Хав. За дараагийн зургаас дахин нэг сонсож үзье. Аав хүү хоёр байна. За зураг дээрх хүү аавыгаа дуудаж байна. Аав гэж хэлэхэд бидний үзсэн ямар үсэг вэ? Зүйтэй уурт их шиг орсон байна. Тэгвэл үгийн төгсгөлд бидний үзэх өнөөдрийн шин авиа үсэг байна. Аав. Тэгвэл бид нэр өнөөдөр аав гэдэг үгний төгсгөлд дуудагдаж байгаа шин авиа үсгийг үзнэ. За дараагийн зургийг дахин хэлж үзье. Аав. За дараагийн зургийг ажиглацгаая. Юуны зураг байна вэ? Зүйтэй сав. Бас хувин гэж нэрлэдэг. Тэгвэл өнөөдөр бид нэр сав гэдэг үгээр нэрлэе. Бидний үдсэн са үгийн төгсгөлд нь өнөөдрийн үзэх авиа үсэг сонсогдож байгаа.
Дахиад нэг хэлээд үзье. Сав. За бүгдээрээ дараагийн бичлэгээс өнөөдрийн үзэх авиа үсгээ сонсъё. Ямар дуудлагатай авиаг бид өнөөдөр үзэх вэ? За сонсоод үзье. Уруулын доогуур татан хийгийн төрөлт доод дээд уруулын завсраар гадагшилж өв авиа үүснэ. Уруулын доогуур За дахин хэлж үзье. Өв дээд уруулын завсраар гадагшилж өв авиа За багшаагаа дагаад хэлээрэй. Өв уруулын доогуур татан За тэгвэл өнөөдрийн өв авиа үсэг маань бичиг тэмдэглэхдээ дармал болон бичмэл гэсэн хоёр хэлбэрээр байдаг. За тэгвэл татан хийгийн дармал хэлбэр нь ийм хэлбэртэй. За урт шулуун зорлог 2 100 дугаар дүрс байна. За тэгвэл том дармал өв, жижиг дармал өв. За авиан дуудлага нь өв. Үсгийн нэр нь В. За бид В гэж үсгийн нэрээр нь ихэвчлэн нэрлэдэг. Үгэнд орж авиан дуудлагатай орохороо өв гэж хэлэгдэнэ. За тэгвэл өв авиа үсэг маань бичмэл хэлбэрийг бүгдээрээ даган бичье. За гогцоо эхлэлтэй урт шулуун зорлог бүтэн 100 дугуй зурлагуудаас бүтнэ. За одоо үзэг салахгүй бичээд үзье. Гогцоо эхлэлтэй урт шулуун зурлагыг тасаргаа шугам хүртэл бичээд 100 дугуй дүрсийг хос шугамн дотроо бичнэ. За үзэг салахгүй дахиад бичиж үзээрэй өөрсдөө. Агаарт даган бичээрэй хүүхдүүдээ. За одоо том бичмэл өв авиа үсэг нь урт шулуун гогцоо төгсгөлтэй урт шулуун зурлаг. За зүүн гар тийш харсан хос хагас 100 дугуй дүрс. За одоо үзэг салгахгүйгээр хамтдаа бичье. Гогцоо төгсгөлтэй урт шулуун зурлагыг тасархай шугамаас эхэлнэ. За зүүн гар тийш харсан хос 100 дугуй дүрс. За бичмэл том өв үсэг. Бид дэвтэртээ бичгтээ ийм хэлбэрээр бичнэ. За дараагийн дэлгэцнээс бүгдээрээ аав гэдэг үгийг уншъя. За багшаагаа дагаад уншаарай. Аав. Өв авиа үсэг маань үгэнд дуудагдахдаа өв гэж дуудагдж байна. Аав. Хав. Сав. Багшаагаа дагаад уншаарай. Ваар. Үгийн ихэнд хэлэгдэхдээ ваар. За одоо бүгдээрээ өв авиа үсгээ 7 ихшгээрээ амьлуулан уншицгаая. За эхлээд 7 ихшгээ өв авиа үсгийнхээ ард байрлуулан үе болгон уншъя. За уншаарай хүүхдүүдээ. Ва. Багштайгаа хамт хэлээрэй. Ва. Ве. Ви. Во. Во. Ву. За одоо 7 ихшгээ өв авиа үсгийнхээ өмнө байрлуулъя. За тэгвэл ямар үг бүтэх вэ? Ямар үе болж дуудагдж байна? Бүгдээрээ сайн сонсоод багштайгаа хамтдаа уншъя. Ав. Эв. Ив. Ов. Өв. Үв. За маш сайн уншлаа хүүхдүүдээ. За одоо дараагийн дэлгэцээс эв авиа орсон үгтэй өгүүлбэр уншъя. За зурагнаас эхлэе бүгдээрээ. Эхлээд зурагтай өгүүлбэрээ уншъя. Эмээ, сав, ав. За одоо үг орсон өгүүлбэрээ уншъя. Эмээ, сав, ав. Эмээ, сав, ав.
За дараагийн өгүүлбэрийг уншийе. Дүү, хав, ав. Ах, хав, хар. За аав, хав, авав. 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 Нийлүүлээд уншвал авав. Авав. За одоо өгүүлбэрээ дахин уншийе. Аав, хав, авав. За одоо бүгдээрээ эв аваа орсон өгүүлбэрүүд уншицгаая. За багштайгаа хамтдаа уншаарай хүүхдүүд. Аав, хав, авав. Ах, үүр, хийв. Нар, эв. Мам, гэр, эс, ирв. Цай, уув. Амаа, ажил, хийв. За ингээд бүгдээрээ эв аваа орсон үг, өгүүлбэр, уюудээ уншлаа. За та нар бичлэгээ дахин үзэж багштайгаа хамт уншаарай. Сайн хичээлээ давтаарай хүүхдүүдээ. За ингээд өнөөдрийн хичээл дуусч байна. Баяртай хүүхдүүдээ. Дараагийнхаа хичээлээр уулзцгаая. Баярлалаа.